Арвин их туршлага, амьдралаас суралцсан мэрэгэн ухаан, бүх хүнд бүгдэд хандах зөв хандлага. Эдгээр нь таны дотор буй сайн үр. Танд буй үнцэнтэй сайн үр жимсийг бусадтайгаа хуваалцгаая. Melody Podcast. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Таны үнцэн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. Хөтлөгч Уянгаа настай хамт гэр бүл хүүхдийн хүмүүжил ёс суртахууны заа харга зүйч хамтран хөтлөгч жагаа. Харин одоо бид ирчүүд ярьдаг виз аваад явна гэж. Бид ч гадны улс орнд виз аваад явдаг бол эхнээсээ виз аваад тийм ээ зөв нэг цаг яваад 3 цаг яваад ирэх юм уу тийм 5 цаг найзуудтайгаа нэг бильярд тоглоод ирэх, сакс тоглоод ирэх гэдэг юм уу, загсанд яваад ирэх гэдэг юм уу. Чанартай виз аваад чанартай визний хугацаанд яваад ирдэг байх нь энэ бол их чухал юм аа л гэж би бол боддог шүү бас. За би энэ визэн дээр нэг юм хэлье. Визийг бол ер нь бол одоо айгуу сайх хэвээр тий хэрвээ зөв виз авсан байгаа үед бол эрэгтэй найзуудтайгаа уулзчаад ирлээ гэж бодоход айгуу сайхан тогтоон байгаа. Тэрнээс түрүүний хэлдэг одоо манай юурагийн мань хэлж байгаа шиг те хаалгас авч гарчаад одоо их нэртэй муухагаар ингэж үлдээчээд цайхан явах боломжгүй. Тэгэхээр үнэхээр визийг бол янз бүрээр авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр хугацаанд байх эсвэл бол үнэхээр сайхан тогтоон сайхан одоо явчаад ирэх энэ төр бол дараагийн одоо виз авахд бол айгүй хэрэгтэй. Тэгээ ерөөхдөө бол олон элчингүүч гэсэн тийм ээ нэг анхны виз авчаад хугацаанд ярьчаад дахиад виз сууж байгаа үед элчингүүч гэсэн одоо аль нэг улс орн руу явахад виз дуртай өгөх, амархан өгөх юм байна штэ. Тэрнтэй адилхан эхнэрүүч гэсэн бас тийм их олон газарт шагаа авч байгаа хүмүүсийг архи уух гэж явж байгаа үстэй та нарын шагаа авдаг гэж юу гэдэг ингээл эхнэрүүдтэй загнадаг юм билэ. Миний хувьд бол одоо шагаа авчаад ирэхэд бол манай эхнэр их баяртай. Улам дэмжсэн байдалтай. Яасаа хажичаад ирсэн үү гэдэг байдалтай. Нэг юм байдаг. Тэгээ яхахгүй одоо бас нөгөө энэ тэнд шагаар авч байгаа үед Монгол залуучууд бас тоглож дуусчаад арх уух, пив уух ийм юмуд гардаг. Тэгээ би бол багийнхандаа одоо нэлээсээ урайлдаг. Тэгээ манай багийнхан бас тэрийг их сайн хэрэгжүүлдэг болцсон байна лээ. Та нар одоо зарим үедээ шагаар авчаад одоо харихтаа ямар нэгэн үнэртэхгүй очоо. Хэрвээ шагаа авчаад ирэх болгондоо л үнэртэй байвал чи бол ямар ч ирээдүгөө тамирч шүү. Эхнэр чинь дэмжээгүй байгаа үед, зөвшөөрөл өгөөгүй байгаа үед, виз өгөөгүй байгаа үед чи тав тухтай сайхан харвах, сайн оноотой болох, сайн одоо харваагаа одоо давтах тийм бол боломжгүй. Тэгэхээр нэлээд би одоо бас багийнхандаа найз нартай ярьсан байгаа. Манайхан бол бас тэр аргыг хэрэглээд амжилттай болсон шүү, амжилттай байна лээ гэж хэлж дуурч илээ. Тэгэхээр бол би бол одоо сайн виз авах арга зааж өгöd байгаа байхгүй багийнхандаа. Тэгэхээр энэ бол айгаас чухал юм аа гэж хэлмээр байгаа. За баярлалаа. Хин юура ярьжсэн те тэгээд юу гэж вэ гэхээр гэр бүлийн найзууд болох хэрэгтэй. Тэгэхээр хүнтэй ингээд гэрэлсний дараа болохоор яг бидний амьдралыг одоо харах өнцөг маань өөрчлөгдчихдэг. Бид нэр өөрсдөө хүүхдүүдтэй тэгээд өөрийн гэсэн одоо хантай те болцсон байж идэг. Тэгээд ирэхээр чинь бас яг бидний амьдралын хэв маяг хүртэл өөрчлөгдөж юмыг ингээд одоо өөрийгөө боддог байсан бол одоо өөрийгөө биш үр хүүхдээ ирээдүгээ гэр бүлийн одоо үнцэн те гэр бүлийн одоо бид нар ямар амьдралын хэв маягтай үнцэнтэй байх вэ тэрийг ингээд харж эхэлдэг те. Тэгэхээр хамгийн гол нь тухайн тэр үед болохоор яг зөв хүмүүстэй зөв орчинд таны одоо хүүхдээ хүмүүжүүл ханаа одоо хамт байх тийм тухтай сайхан орчин гэр бүлийн найзууд одоо би болгож байвал тэр хүмүүстэйгээ хамтарч найзалд нөхөрлөж болно шүү дээ тийм ээ. Бас нөгөө нэг юм нь яг одоо эмэгтэй хүний хувьд бол хэлэх юм бол одоо нэг газар руу явхаар боллоо дургу байж болдноо. Тэгээд явуулт тэр хүн өөрөө одоо таны нөхөр хүн чи өөрөө тэрийг одоо сурах хэрэгтэй байхгүй юу? Хин нэгэн таныг үг хийлээд
тэрнээс болж тэр хүн өөрчлөгдөхгүй, нэг юм уу хоёр удаа хэллээ гэдвэл тэр хүн өөрчлөгдөхгүй тий. Харин өөрөө яваад өөрөө ухамсарлаад энэ хүмүүс надад ийргээр нөлөөж өгнө, миний амьдралд сайнаар нөлөөлж өгнө үгүй юу гэдгийг мэдрэнгүүтээ хурж ирэнгүүт нь тэр тухай асуугаад лавлаад тэгээд хоорондоо ярилцах юм бол тэр асуудал магадгүй өөртөө шийдэгдэж болно. Тэгэнгүүтээ за тэгвэл би энэ хүнтэй нэг уулзаад уулзраад байхаар хүн юм биш юм байна. Зүгээр нэг яриа хөөрөйтэй явж яхах юм бо тий. Тийм хязгаарлалт бас гэр бүлийн найзуудын дунд яг гэрсний дараа хүнтэй найзлах гэх найзуудын дунд тийм хязгаарлалт бий болж эхэлдэг л дээ. Тэгээд тэр хязгаарлалтыг бий болгочих юм бол бас та өөрөө яг энэ хүнтэй 2 минут байх уу, энэ хүнтэй 2 цаг байх уу гэдгээ та өөрөө шийдэж эхэлнэ. Тэр 2 цаг нь манай хүүхдэд, манай ханд надад ямар их хүрдэг нөлөөтэй үнэхээр үлгэр жишээ болоод би энэ хүнээс юм сурч чадах нь чадахгүй нь гэдэг зүйлийг бас бид нэр бодох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр түрүүн бас ярьлаа шүү дээ. Цагтаа хурж ирнэ гэдэг бол чухал байна. Одоо сая Joy маань бас ярьлаа. Үнэхээр одоо ганц бий байхсан ч юмаг ойлгодог байснаас гэр бүлтэй байсан тэр ойлгодог байна гэдэг бол бас хэцүү. Тэгэхээр ер нь бол одоо гэр бүлийн цоо шин орчнолоо цоо шин ертөнц рүү орж байгаа учраас үнэхээр одоо тэр ойлгодог хүмүүсээ нөхөрлөн гэдэг бол маш чухал. Түрүүний ярьсан шүү дээ. Ичүүдийн хувьд бол одоо эхнэр нь одоо найзтайгаа уулзахаар явсны дараа эхнэр нь араас нь уулзтаа шаргуулцдаг шиг хэцүү зүйл бол байдгүй байгаа даа. Нэг залуу бас ирж ирсэн. Над руу ингээд араас нь шаргуулцлах тусам уцдах тусам би бүр зүхтаад бүр дайжмаа санагдаад байдаг юм аа гэж ирж ирсэн. Харин ихтер маань ингээд намайг явуулаад найзтай нөхөрлөхийг уулзахыг одоо ингээд найзлахыг зөвшөөрснөөс хойш би бол одоо бүр миний санаа зовлтгүй сайхан яваад ирээ, найз нөхдөйгөө уулзаад ирээ, нөхөрлөөд ирээ гэдэг. Тэрнээс хойш одоо ингээд шаргуулц хардхаа болсноос хойш би бүр ихнэрлүүгээ яараад бүр хурдан харимаа санагддаг болчихсон гэж бас ярьж ирсэн. Энэ бол айгүй чухал зарчим байгаа. Та энэ зарчим нь ямар гэхээр та амиа аврахыг хүсвэл та алдна. Та амиа алдахыг хүсвэл та аврна гэдэг. Аливаа юмны төлөө бид нэр бүр өөрийнхөө хүслээр тэг кичээх дурсам заримдаа тэр хүн биднээс илүү холддог. Тэгээ орхичих юм бол тэр хүн харин эргээд хүрээд ирдэг. Тийм учраас зарим юмд бид нэр тэрийг хяналт байхгүй тэр хүн өөрөө сураад өөрөө тэндээс ойлгоод одоо жишээл ихнэр хүн 1000 удаа өглөө гэдэг тэр хүнийг өөрчилж чадахгүй. Харин бид нэр өөрийнхөө хайраа тэр хүнийг хайрлах чадах юм бол тэр хайр тэр хүнийг өөрчилж чадах байхгүй юу? Тийм болохоор заримдаа зүгээр орхичих юм бол тэгээд харин тэр хүн өөрөө таны гэсэн тийм зөрсөлттэй болоод гэр бүлээгээ хүрээд ирнэ. За баярлалаа. Ямар гой хариултууд, ямар гой үнцэнтэй зүйлүүдийг бид нарт өгч байна. Тэгэхээр өрөөнд байгаа сонсогчдод дахиж хэлэхэд энэ дээр байгаа зочин спикерүүд надаас босоод одоо энэ Joy, Гансүх, Төвсөө, Юра нар маань дандаа энэ чиглэлээр хүмүүст одоо зөвлөгөө өгдөг менторууд, зөвлөхүүд тэг арга зүйчнэр байгаа. Та нар одоо энэ сайхан яриаг сонсож явах үедээ зурган дээр нь дараад байо дээрх байгаа мэдээллүүдийг нь уншаарай. Тэгэхээр зүгээр нэг хүмүүс одоо энд цуглаад өөрсдийнхөө үзэл бодлыг хэлээд байгаа маш илүү үн цэнтэй тэг мэрэгжлийн үүднээс бас амьдралаас суралцсан тэр мэрэгэн одоо туршлагаасаа та бүхэндээ хуваалцж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд бидэнтэй эхнээс нь дуусах хамтгаараа нэвтрүүлгийн ярилцлагын төгсгөлд та бүхэндээ одоо асуулт асуух боломжийг олгоно. За дараагийн миний тавих гэж байгаа одоо асуулт гэх үү бас та хэдийн яг санал бодлыг бас сонсомоор байна л да. Эмэгтэйчүүд маань эрчүүдийн одоо өөртөө итгэх итгэлийг няцаадаг тийм зүйлүүд юу нөхөр байдаг вэ? Ялангуяа Гансүх, Төвсөө, Юра нараасаа энэ зүйлийг асуумаар нь ямар зүйлүүдээр бид нар одоо хань ижлийнхээ эр нөхрийнхөө итгэлийг нь байдаг юм уу те урамыг нь хугалдаг няцаадаг тийм хэцүү зүйлүүд. Ер нь зөвхөн нийтлэг анзаарэгдэж байгаас бас айгүй олон зүйл байж магадгүй. Яг асуултанд жоохон толгомдаад яагаад юм л та. Гэтэ нөгөө эмэгтэй хүн үүрэг хариуцлагын эрэгтэй хүнд үүрүүлэхгүйгээр одоо өмнөөс нь авдаг. Одоо тэр зүйл нь эрэгтэй хүн өөртөө итгэлгүй болгочдөг. Ялангуяа одоо гэх юм би нөгөө архин тонцсон хүмүүстэй өмнө зөндөө ажиллаж байсан. Яг тэр дундаа анзаарч хаад эрэгтэй хүн ингээл үүрэг хариуцлага үүрэхгүй ингээл буцаагаад байх тусам нөгөө эрэгтэй хүн нөгөөх нь одоо гэх юм яг ингээд төлөвлөсөн байдлаа биш л бахал та. За энэ ингээд уугаа явчихаа. Одоо би одоо юу үүрхээс үр харахгүй гээд одоо хамт санхүү гэж юм уу нөгөө хүнийг ингээд дэмжиж идэг. Гэтэл тэр зүйл нь дэмжиж байгаа нөгөө тусалж байгаа юм шиг боловч
нөгөө нэг улам л донтуулах тэр зүйл рүү аваачдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань одоо аажимд өөртөө ихтгэлгүй болдог. Нөгөө би гэр бүлээ авч явчихдаг. Нөгөө би архинаас гарчдаг юм чи. Хизүүч гэсэн яг эрэгтэй хүнд нөгөө ачааг нь сошиал медиагаар гэсэн яваад байсан л нөгөө эрэгтэй хүнд ачааг нь үүрүүл гэж тийм. Тэгээд би нэг түүхийг санаж байна л та. Одоо Гамбат гэж залуугийн ярьжсэн түүх санагдчихэв. Тэр залуу бас нэлээд уудаг байгаад тэгээд эхнэр нь нөгөө уугаад гэртээ ирсэн чи эхнэр нь өмнө бол нөгөө юмнуудаа зогсоолчдаг гэсэн юм. Вирусо хоол ундаа хийгээгүй. Тэгээд бид нэр ингээд хоол ундаа хийгээгүй чих нөгөө хоол хүнсний юм байхгүй болсон. Тэгээд хүүхдүүдтэй хамт бид нар одоо хоол хүнсгүй. Уул нь өөрөө юмаа зогсоолч чадна. Тийм чадвартай юм гэдэг. Харин яг тэр зүйлийг нь хараад нөхөр нь үнэхээр ингээд өрн нэмтэрсэн. Надаас болоод тэгээд гарч яваад тэг ингээд нөгөө гэр бүлийнхаа хоол хүнснийхээ төлөө явж зүтгээд тэгээ гэр бүлээ авч явсан талаар сонсч байсан. Тэгэхээр эрэгтэй хүнд итгэл гэдэг айгуу чухал. Чи чадна гэсэн итгэл айгуу чухал. Тэгээд хэрвээ яг одоо тийм эрэгтэй хүн чи чадахгүй штэ гэсэн тэр чинь нөгөө яг нөгөө үл хөндлөж байгаа нэг хэлбэр байхгүй. Одоо олон хүмүүс юм чи байж байгаа царайчин гэдэг ч юм. Иймэрхүү өнцгөөс ярих үед эрэгтэй хүн илүү их одоо тийм гаднаа ууралж хүлээж аван дотроо болохоор өөргөө одоо буруутгаж хүлээж авна. Тэгээ аажимдаа нөгөө хүн маань нэг амьдралын итгэхгүй, зориггүй тэгээд нэг яг ингээд эрүүдан анзаарсан бол би ингээд явж явах үед ялангуяа Улаанбаатарт явж явах үед ингээд саадан сууж байгаа ингээд ирчүүдийг та анзаарсан баг. Хүүхдийн цэцэрлэгт ч юм уу те нэг юм хомцор аяг барьчихсан. Тэгээд хоорондоо маш том юм яриа л те яг бизнес яриа л тэгэл би чадна гэдэг. Яг тэндээс л нөгөө хүмүүс нь мэдрэмж аваад байгаа хгүй би чадна гэсэн. Гэхдээ гэртээ яжхалаар эсэргээр тэнгууд нөгөө юм чинь нөгөө би чадна гэдэг тэр мэдрэмжийг өгч байгаа тэр хэсэг дээр очиод одоо гин жоохон текстүүлж ярьдаг ч юм уу тий. Тэгээд нөгөө хүмүүс нь чи чадна одоо том бизнес хийгээл бодоо олгоод өгнө гэсэн нэг ийм сэтгэл хүлээж аваад ингээд яг тэр нөгөө одоо амьдралын юм тойрогт орчдөг. Тэгээд тэр тойрог нь дэше өксөх тойрог шан доош уруудах тойрог болчиход байдаг. Тэгэхээр яг эмэгтэй хүний одоо тийм зарим тохиолдолд амаргүй ч гэсэн эсвэл зарим тохиолдолд алдчихсан ч гэсэн чи энэ зүйл хийсэн чи чадна гэсэн тэр итгэл үнэмшлийг нь эрэгтэй хүнд төрүүлж өгөх юм бол эрэгтэй хүн зүрх зөрөгтэй, урам зоригтой болдог гэж би боддог. За манай ганц их маань стогоо хэллээ. Тэгэхээр би давхцлахгүйгээр хоёр зүйл хэлье. Тэгэхээр ер нь бол ир нөхөр амжилттай байх, өсөж дэвжих, түүний хэрээр одоо өөрийнх нь гэр бүл орлого сайтай байх, хүүхдүүд нь өсөж дэвжих гэдэг энэ зүйл бол эмэгтэй хүний одоо эр хүнд өгч байгаа урам зориг, хүндэтгэл мэрхүү ухаанаас юм шалтгаалнаа гэж би ингэж боддог. Харин эсвэргээрээ нөхөртөө одоо өөртөө идэх итгэлийг няцаагаад ингэж байх юм бол эмэгтэй хүн ерөөхдөө бол өөрийгөө хорлож байгаа гэдгийг л мэдэх хэрэгтэй л дээ. Яг бол нөхөр нь амжилтгүй байх юм бол нөхөр нь орлого багтаа байх юм бол тэр хүнд нөлөөлөх вэ гэхлээр зэрэг өөрт нь өөрх нь үр хүүхдүүд нөлөөлөх байхгүй юу. Тийм учраас эрэгтэй хүнийг бол одоо бүх одоо зүрх сэтгэлээрээ хамгаалдаг одоо хамгаалагч нь байх хэрэгтэй байгаа эхнэрүүдийн. Харин олон гэр бүлүүд юу гэхлээр зэрэг эхнэрүүд нь бүр одоо нэг тийм нөхрөө дэмжихээ байцсан тийм эхнэрүүд байдаг байхгүй юу. Чи нэр үнэн ойлгохгүй. Энэ манай энэ бүтлгүүлтэй энтергээл. Тэгэхээр одоо найз нөхөд те эсвэл гэр бүлийнх нь ирсэн байхад одоо нэг тийм эрэгтэй хүн сонсоод байх хүсэлгүй тийм өгнүүдийг хэлэх. Манай хүн чадахгүй, наа чинь чадахгүй шүү дээ. Гэл ингээл эсвэл чиний мэддэг гэж юу байдгийг гэдэг өдөрсөн. Тэгэхээр иймэрхүү одоо эрэгтэй хүнийг одоо няцаалсан итгэлийг нь одоо те эвдсэн нэг үг байхад ер нь баг хангалттай. Нэг удаа тэгэж хэлсэн байхад бол за манай ихний наваа их дэмжээд идэх юм дөө гэж насан туршдаа бодож магадгүй байхгүй юу. Тий. Нэг удаа шүү. Би жилд нэг удаа эсвэл 5 жил амжихад нэг удаа тэгэж яриаггүй. Зүгээр эхнийх нь амнаас жил одоо нэг удаа гарч ирсэн болвол энэ ер нь баг ингээ хангалттай. Ер нь одоо эрэгтэй хүний итгэл нь одоо няцаагдсан тий.
тийм байдалтай байж магадгүй. Харин юу гэхээр зэрэг эсэргээр энэ нь ямар ч зүйлээр одоо хамгаалж хэрэгтэй. Жишээ нь би нэг хүн харж ирсэн. Тэгээд бид нэг нуур ирэг дээр амраад бамраад байж ирсэн. Тэгээд нэг хүн усан сэлж чадахгүйсэн, ус орохгүй байсан. Өчи ороо заагаад үгүй ороод ирээ гэдгсэн чинь ихнэр шууд хамгаалж байгаа байхгүй юу? Усан сэлж чаддаггүй яадгийг. Одоо хамгийн хурдан гүйдэг штэ маань нөхөр чинь. Хүн болгон усан сэлэх албагүй заяа. Чи цаашаа явж өөрөө сэлгээд баян нөхрийнхээ талд орж байгаа тийм ихнэрийг би харж байсан. Тэгээд бид тэр найзаар их бахархсан. Тэг. Чи нөгөө жоок тэгээд амарч байгаа үед болж байгаа жирийн яриа боловч ихнэрт нь бол одоо байнга дэмждэг. Ихнэр нь одоо нөхрөө байнга дэмжиж байгаа хамгаалж байгаа тийм байна гэдгийг харж байсан. Тэгээд энэ нь болохоор ганцхан усан сэлэхэд биш. Тий. Энэ бүх юм дээр одоо ихнэр нь ямар нэгэн байдлаар чи ингэчээч тэгчээч гэхэд миний нөхөр л зөв гэсэн ийм хандлаганд гаргадаг байхгүй тэр юмхтэй. Тэр нь гоё харагддаг тэр нь. Тэгээ тоглоом байдлаар хэлждэг, нарийн байдлаар хэлждэг. Тэгсэн хэрнээ нөхөр нь бол ингээ харахад минийх нь бол үргэлж миний талд шүү гэдэг ийм юм одоо тэр найз маань одоо мэдэрч идэг тийм юм байгаа байхгүй. Тийм учраас чадахгүй зүйл, авьяасгүй зүйл, янз бүрийн юм таарлаач гэсэн одоо ихнэн тэрийг нь өөр юм дандаа хамгаалж байдаг. Миний нөхөр бол бизнесээ сайн гэдэг мөнгө сайн олдгийг заа юу гэж хасчихжээ. Тий. Ямар нэгэн байдлаар одоо нөгөө хэн нэгэн хүн сул байгаа зүйлийг нь дурдах юм уу эсвэл бол тоглоомоор ч гэсэн хамаагүй ингээ явуулж яхад ихнэр нь бол байнга хамгаалаастай ерөөсөө. Тий. Тэр нь бол одоо эрэгтэй хүнд бол маш тийм өөртөө итгэх байдлыг өгч идэг ийм зүйлээ гэж би хэлмээр байна. За байл. За манай ганц үх маань төгсөө маань ерөнхийдөө хамгийн чухал зүйлүүдийг бол ярьчлаа. Би яг тэгвэл гарагсах дурчих. Баталгааж болоод уу. Тий. Окей, ерөнхийдөө яг зүгээр маш чухал зүйлүүдийг ярьлаа. Энд дээр би юу гэж хэлмээр юм нэхэр ерөөсөө л ер нь нөхрөө итгэлийг төрүүлээ, итгэлийг одоо хулгайдаг, өөртөө итгэлийг хулгайдаг зүйлс үл яхахгүй муу үгс байна. Энэ нөхрөө хэлдэг муу үгс, хоёр түүнийг хүндлэхгүй байх, гурав түүнийг итгэхгүй байх гэдэг энэ гурван зүйл ерөөсөө л эрэгтөөнийг бол хинч биш болгодог. Нэг өрөөлөл та эд нөхрөө чи бол хинч биш гэж хэлэх үедээ үнэхээр хинч биш болгодог гэсэн үг. Чи бол юу ч биш гэж хэлэх үедээ үнэхээр юу ч биш болгодог. Тэр үнэхээр одоо эд нөхөртөө муу хэлэх үед муу хүчин өөрөө эд нөхрийн чинь бол өстой амьдралд хүчгүй гэр бүлдээ гэр эзлэнгүй аав хүн шиг биш, эд нөхөр шиг биш, эр хүн шиг биш болгодог гэсэн үг. Тэрүүл амьдралын баг байхгүй болгож ерөөсөө тэнд гэрээ эзэн гэж байхгүй, эр нөхөр гэж байхгүй, эр хүн гэж байхгүй, аав хүн гэж байхгүй болгох муу үг. Эр хүнийг ингэж унгааж идэг. Харин сайн үг өөрөө эр хүнийг жинхэнэ эр хүн, эр нөхөр, аав тийм ээ эр хүн байхад нь нөлөөж идэг. Муу үг хэлэхгүй байх гэдэг бол их чухал. Тэгэхээр эр нөхрөөдөө сайн үгийг бас хэлж байгаасаа, урмын үгсийг хэлж байгаас ингэж ич эр нөхөр өөртөө итгэлж ич одоо урамшиж урагшаа авч идэг. Амьдрал авч явах хүч тэнхээтэй болж идэг. Хоёрт бол хүндлэл байгаад идэг. Эр нөхрөө хүндлэхгүй байх үед яг адилхан эрэгтэй хүн ерөнхийдөө хүндлэлээр одоо бас тэжээгдэж одоо урамшиж бас явдаг. Түүний хүндлэхээ болж эхлэхэд л эр хүн бас өөртөө итгэхээ болж эхэлдэг. Надад итгэхгүй хүний төлөө тэр надад одоо намайг хүндлэхгүй нэг би яваад байх юм ч гэдэг юм хайрлаад байх юм ч гэдэг юм зүйлс бий болж идэг. Би нэгт муу гэсэн, хоёрт хүндлэл гэсэн, гуравт одоо итгэхгүй байх гэж ирсэн. Гуравт итгэхгүй байх үед бол маш том асуудал бий болж идэг. Хоёр нь өөрт нь итгэдэггүй нэг л юу ч хийдэггүй л байхгүй юу. Хэрвээ та нөхөртөө итгэхгүй бол итгэхгүй байгаагаа одоо үгээр, үйлдэлээр, харцаараа одоо байгаа байдлаараа харуулаад эхлэх юм бол эрэгтэй хүн бол одоо амьдралд ямар ч хүчгүй надад итгэхгүй нийтлээ би юу хийх юм бэ? Би яваад байх юм, би ажиллаад байх юм, би бизнес хийгээд байх юм. Надад итгэхгүй юм чи би яаж би хүүхдээ харж яах юм? Угаасаа хүүхдээ итгэж надад харуулдаг шүү дээ. Чиний харна гэж юу гэдэг ингээл одоо тий. Өөрөөсөө санаа тавьдаг, өөрөө л хүүхдээ харах гэдэг чи харж чадахгүй гэдэг. Тэгэхээр яаж харах юм бэ? Угаасаа чи итгэдэг хүн би харж чадахгүй, би харж чаддаггүй гэдэг л хүүхдээс чи. Бас ямар нэг одоо түрүүн бас манай аз ухаан хэлсэн шүү дээ. Эр хүний байр суурин дээр суучдаг гэж. Энэ бол маш том алдаа байхгүй. Ерөөсөө л эр нөхөртэй итгэдэг түүний үүрэг хариуцлагын үүрүүл түүнд бүрэн итгэх мэдээж одоо эр хүнд бол алдаа байгаа. Асуудал байгаа таны нөхөрт. Асуудал байгаа. Гэхдээ хүн алдаж байж, итгэл үзүүлж байж, итгэлийг авч байж эр хүн босч ирдэг болохоос биш. Энэ алд чинь энэ чадахгүй гэдэг. Түүнд итгэхгүйс болгосон улам илүү итгэлийг чи алдах бол. Тэр эмгсүүчүүдээ, мэтээчүүдээ, эхнэрүүдээ нөхөртөө итгэж, нэгдүгээр түүнд муу бүйлээч, хоёрдугаарт одоо түүнийг үл хүндлэхэ болооч, гуравдугаарт итгэхгүй байха болооч, итгэж гэж хэлмээр. Итгэдэггүй хүнийхээ төлөө
юу ч хийдгүү маа ирчүүд итгэхэд эхлэх юм бол харин өстой итгэдэг бүхний хадлаа үр хүүхдүүд нь аавдаа итгээд эхнэр нь одоо хандаа итгээд эхлэх юм бол итгэдэг бүхний хадлаа ирэх юм бол одоо юугаач хөд амьдралаа ч хөд итгэдэг найз нөхдөд л өөрийгөө хөч бэлэн байдгийн шүү гэлмээр. За тэгээд энэ дээр би бас нэг юм нэмж хэлье. Тручи ярилцлаган дээр санагдчихэв. Энэ маань одоо нөгөө Евенгийн нэг тал нь шүү дээ тий. Нөгөө талдаа бол бас ялгаагүй нөхөр хүн эхнэрээгээ өөртөө итгэх итгэлийг нь одоо няцааж болохгүй. Өөртөө итгэх итгэлийг нь одоо хөгжүүлж ер нь одоо сорж боловсрохт нь ерөнхийдөө одоо сонирхтой зүйлээ хөгжүүлэхэд нь эсвэл бол одоо найз нөхдөдөө уулзаж цаг гаргахад нь тусалж дэмжиж өгж явах хэрэгтэй. Тэгээд нэг сонсогч маань та нар зөвхөн одоо ийм юм яриад байна гэдэг сэдвийн маань одоо юугаар нэрийг хараагүй юу эсвэл оройтцочлоо нэг тийм байдлаар бас ярьж ийсэн санагдаж байна. Тэгэхээр энэ маань бол бас адилхан шүү. Нөхөр хүн бас эхнэрээ өөртөө итгэх итгэлийг нь бол хөгжүүлэх ёстой. Тэгээд хүүхдээ хараад гэртээ байж хат болно гэдэг ийм байдлаар одоо үлдээсэн хүмүүс бол байдаг. Тэгээд харин ч одоо хөгжүүлээд харин ч одоо дэмжээд харин ч одоо бас авьяас шийдвэрийг нээж илрүүлээд ерөнхийдөө бол одоо олон эмэгтэйчүүд байдаг штэ. Би одоо хүнтэй суугаас өмнө бол ийм зүйл огт хийж байгаагүй харин би одоо бол мэрэгчдийн болчиход байна гэсэн хүмүүс байдаг. Олон зүйл. Тэгэхээр эмэгтэйчүүд эхнэрүүдийг ч гэсэн өөртөө итгэлээр нь бол одоо хөгжүүлэх ёстой, дэмжиж одоо урамшуулах ёстой. Тэдрийг бол бас үнэхээр би энэ зүйлийг чадсан шүү, би энэ зүйлийг мэдэх юм байна, би энэ зүйлийг энэ зүйлээр одоо мэрэгшиж болох юм байна гэдэг юм итгэлээр бол бас итгэх ёстой гэж хэлмээр байна. За баярлалаа. За би нэг юм хэлье. Тэр яг сая бол дандаа эмэгтэй талаас нь бол харлаа штэ. Тэгээд яг эрэгтэй би өөрөө эмэгтэй хүн. Тэгээд яг би эмэгтэй хүний нүдээр яаж нөхрийгөө хүндлэх вэ? Тэг яг бидний одоо хувьд бол дандаа нөхрөө хайлна гэж ярьж ирсэн гэсэн урд нь хүндлэн гэж ярьж байгаагүй. Харин хүндлэл гэдэг бол эрт нөхөр тэ эрэгтэй хүний хувьд айгүй чухал юм байт юм байна. Бага. Тэг би бас нэг судалгааж хийж явах тийм судалсан л та. Тэгээд тэр явахаар Монголд ирчүүдийн гарал үүсэл удмын талаар ерөнхийдөө жоохон судалж үзлээ. Тэгээд тэр Монгол ирчүүдийн гарал үүсэл удмыг энэ тухай ингээд бодоод үзэхэд дэлхийн түүхэн дэлхийн хагасыг эзэлсэн улсуудаа энэ дэлхийд Монголоос өөр ямар улс байна те. Гэтэл тэр улсыг тэр дэлхийн хагасыг эзэлсэн улсыг ямар хүмүүс эзэлсэн? Монгол хүмүүс. Монгол хүмүүс дотор ямар хүмүүс вэ? Монгол эрэгтэйчүүд, ирчүүд. Тэр хүмүүс ирлэхэд зоригтой, дайчин, баатарлаг чанараараа дэлхийн хагасыг эзэлсэн хүмүүс. Тэгэхээр яг бид нар удмаа ингээд харах юм бол бидний хажууд сууж байгаа, таны гэрт сууж байгаа тэр хүний дотор энэ цус дотор нь буцалж яваа. Энийг бид нэр хэрэг хараад тэгээд энэ хажуудаа байгаа тэр хүнийг хүндэлж хайрлах юм бол тэр хүний дотроос бид нэр тэр зүйлийг бид нэр гаргаж ирч чаднаа. Тийм учраас таны хажууд байгаа тэр хүнийг гаргахын тулд та хажууд нь байгаа юм аа. Тэгэхээр та өөрөө нөхрийнхөө хамгийн тэр сайхныг тэр нөхрийнхөө сайн сайхныг тэндээс гаргаж ирээд яг юун сайхан юу хийдэг юм. Тэр бүх анхтаа сууж байхдаа та гэрлэгтэй анх та танилцахтаа тэр хүн таны нүдэнд бол төгс төгөлдөр хүн л харагдчихэл байсан баг тий. Тийм болохоор яг бүхэл зүйлээр одоо боловсрол мэдлэг бүх юмар нь хоёулаа хамтдаа сурах хэрэгтэй. Би бинийг урамшуулах хэрэгтэй. Би бинээ барьж босгох хэрэгтэй. Тэгэхээр аяанда хүн чинь өөрөө ингээд үгээр тэжээж сэтгэлээ сайн сайхан үгийг ингээд сонсоод тэгээд ирж хүч гал цог тий бидний дотор орж ирдэг. Тэрнтэй адилхан яг одоо ингээд Чингисийн үеийг харах юм бол Чингисийн шадар сайдууд дэлхийг эзэлж ийсэн тий 21-р оны ардын хувьсгалыг харах юм бол ардын хувьсгалын 7-г хараад үз. Арчилсан үед ямар хүмүүс гараад ирсэн. Гэтэл бид нэр хоёр том гүрний донд байгаа Монгол улс мөртлөө олон жил тусгаар тогтносон ус байгаа тий. Тэгэхээр энэ бүхнийг хэн хийгээд байгаа юм?
энэ түүх гэдэг Монгол эрчүүд л хийгээд байгаа шүү дээ, тий. Гэтэл Монгол эрчүүдийн ард бас эрчүүд энэ бүгдийг бас хийгээд байгаа маа бол үгүй. Эрчүүдийн ард бас эмэгтэйчүүд байгаа. Эмэгтэйчүүд тэр өөлөн, бүртээ, шархуудан гэх тий эр хүнд эмэгтэй хүний мэрэгэн ухаан уужгүй сэтгэлээ тэрг удирдаад жолоодоод ингээд аваад явж байгаа. Тэгэхээр эн чинь багаар хамтдаа ажиллах тийм юм байгаа. Тэгэхээр бид нөр өөрийнхөө дотроос тий сайныг харах тийм нүдтэй байх хэрэгтэй. Нөхрийнхөө дотор бас сайныг харах тийм нүдтэй байх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ дотор сайныг харах нүдтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө түүх хөгжилтэй түүхийг хараад үзвэл бид нэр ийм амжилттай байсан хүмүүс юм бол ягаад өнөөдөр бид нэр тэр өөрсдийнхөө түүхийг бий болгож болохгүй гэж хажууд байгаа тэр эрэгтэй хүний зүрх сэтгэлд юу байна? Тэр хүнийг бадрааж тэр гал цогийг нь босгох тэр юу байна? Тэрийг нь судлаад мэдээд тэрнийхэн төлөө ямар нэг юм хийгээрэй гэж би эмэгтэйчүүдэд уриалъя. Баярлаа. Ямар гоё эр хүн болгоны дотор нэг тийм баатарлаг, нэг аврагч одоо энэ бүх кинонуудын баатрууд гэдэг хэлэрчл одоо голцвол эрчүүд л байдаг шүү дээ, тий. Тэгэхээр эр хүний дотор нөгөө эмээлтэй хазаартаа морь гэдэг шиг эрчүүдэд маань яг тэр баатарлаг шин чанар байдаг учраас тэр зүйлийг нь тэр эрх мэдлийг нь одоо илүү олгох тусам тий илүү итгэлтэй эрч хүчтэй болдог гэж сая одоо манай зочин спикерүүд бүгдээ тод томруунаар сайхан ярьлаа. Би тэгээ сая ялангуяа жагааг ярьж хахад яг энэ баатруудын ард бас хатан ухаантай одоо эмэгтэйчүүд байгаа учраас гэж тодорхойлсон учраас тэрэнд маш их баяртай байна. Тэгээд яг ярьж хахад надад нэг марзан юм орж ирсэн байхгүй юм. Энэ хаасаагүй байсан юм аа энэ сошиал та хэд маань бол баг одоо уншсан ч гэж магадгүй. Нэг хаана нэмдэ за нэг газар матар одоо тэжээдэг газар гэдгийг бодчих. Матар тэжээдэг газар яг голд ингээд нөгөө жуулчдыг авчиад нэг юм зав шиг юм дээр суулгаж байгаа. Гэхдээ битүү тор мортол доо үзүүлд юм байна л да одоо тэр матар хоолж зуулдаг. Тэгсэн чинь гинт нөгөө нэг тэр тур хийж явж байгаа. Тэрийг үзүүлж байгаа хүн тэгсэн байгаа байхгүй. За энэ дотроос зөрөгтэй эр хүн байна уу? Тэр эрэг хүртэл сэлээд гарч чадах юм бол сая $1 өгнө гэд тийм зарладаг байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө яг тэр агшинд бол хинч өсөхгүй юу юм галзуу солиот юм яриад байгаа машин гэсэн янзтай. Тэгтэл гинт нэг пал гэж ус руу юм дуграал ингээл нөгөө нэг тэрийг зарлсан хүн харсан чинь за нэг залуу бүрстэ нэрэ хар ишчээрэл бүрстэ бараг л амиа тавиад л эргэлөө гүүж ин гинэ. Гүүх биш сэлж ин гинэ. Тэгээд эргнийхаа цаана гарчиж байгаа байхгүй ямар ч байсан амьд мэд гараад. За тэгэл бөөн баяр хөөр болол тэгээд зарлцсан юм чи яг тэр шагналаа авсан тэр бол гинтийн тим одоо тэр тур зохион байгуулж байгаа байгууллагын нэг үйл ажиллагаа байсан байна л да. За тэгээд нөгөө залуу эхнэртэйгээ ингээд нөгөө шагналаа аваад тэгээ нөгөө хүн сонирхсон байгаа юм. Тааст үнэхээр зориг гаргалаа ямар зоригтой юм бэ гэдгсэн чинь тэр залуу тэгж байгаа байхгүй. Гэхдээ миний зориг ч гэж байгаа. Би ер нь бол үсрээгүй шүү дээ. Намайг нэг нь түлхсэн гэд тэгдэг байхгүй. Тэгсэн чинь эхнэр нь пис хитл инээгээд нөгөө нөхөрлөг ингээ хараад чад яаж байгаа гэсэн маягтай нэг хүүхнүүч нэг хардаг штэ бид нар ч нэг хоорондоо нэг харцаараа нэг ойлголцдог зүйл байж штэ. Ингэсэн яасан тэрний ард эхнэр байсан байхгүй юу. Тэгэхээр яг хуу зүгээр нэг марзан юм шиг мөртлөө тий нэг ийм жишээ авсан. Яг энэ бүгдийн цаана ч гэсэндээ чамд энэ эр зориг байгаа гэдэг тэр зүйлийг эхнэр нь мэдсэн учраас нөхрөө түлхсэн биш тий. Гэж одоо позитив тий одоо эргээр харах юм бол байн гурам харилж байгаарэ гэж хэлмээр байна. За үргэлжлүүлээд миний бас нэг сонирхож байгаа зүйл юу гэхээр мэдээж энэ өрөөнд сонсож байгаа сонсогчдоос гадна за энэ маань бичигдэж байгаа тэгээ подкастаараа сонсох эмэгтэйчүүд дотор бас нэг асуулт байж магадгүй. Үгүй би тэгтээ зөндөө хичээж байгаа ч гэсэн манай нөхөр тийм төлөвшөл байхгүй тий immature буюу одоо төлөвшөөгүй яг хүүхд чиг цангаараа байдаг хүүхд чиг аашилдаг аягалдаг тэгээ ингээд нэг мэтгэд би өөрөө бараг ээж юм шиг байдал байр суурин дээр байж идэг. Ийм үед би яах юм? Би ийм хүнд хүндлэлд үзүүлэхлээр юу тэр хүндлэлийг одоо авах нь байтугай ингээд одоо нэг ээж нь хүүхдийн хараас илдэж байгаа юм шиг нэг ийм зүйл байгаад байна шүү дээ. Тиймэрхүү зүйл байдаг л да. Эмэгтэйчүүд тиймэрхүү зүйлийг ч гэсэн ярьж идэг би сонсч байсан. Тэгэхээр та хэдийнхаа үзэл бодлыг энэ дээр сонсъё. За төлөвшөөгүй эрчүүдийн хувьд болохоор ерөнхийдөө яг манай би урд нь бас ярьжсэн те ер нь гэр бүлийн сургалт гэдэг юм одоо жолоо барихад жолооны сургалт гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг гэр бүлийн сургалт гэдэг юм ерөөсөө байдаггүй. Тэгээ бид нэр тийм нийгэмд өсөөгүй. Тийм нэг
сонсоочгүй тэгээд бидний эцэг ээж гэсэндээ ерөнхийдөө ажил гээл үр хөвгтдээ яг ингээд цаг гаргаад яг бүх юм зааж хилээд ингээд өгсөн ийм үе байсан тэгдэггүй. Тэгэхээр тэр үеэс одоо жишээл ээж аав нь урдуур нь одоо ялангуяа ээж нь бол урдуур нь хамаг юм орж хийсээр байгаад олон эрэгтэйчүүд бол нэг тийм харахад нэг том биетэй тэгсэн мөртлөө яг сэтгэл зүйн хувьд төлөвшлийн хувьд яг нэг жоохон хүчиг тийм зүйл их тохиолддог. Тэр тохиолдолд болохоор яг хамтдаа одоо ингээд гэрлээд нэг дээвэрт ингээд ороод иж яхад урдуур нь орж хийхгүйгээр хоёлаа яг хамт баг болж ажиллаад тэгээд л одоо эрэгтэй хүний хийх ёстой юм тэр хүнд нь үлдээх хэрэгтэй, эмэгтэй хүний хийх ёстой юмыг өөрөө хийх хэрэгтэй. Тэгээд хоёлаа хамтдаа сураал хамтдаа гарах хэрэгтэй. Тэр л хамгийн зөв. Ямар нэгэн алдаа гарч ирнэ. Алдаа гарангууд нь одоо заавал 5 зүйлийг 4-ийг хийсэн, 1-ийг хийгээгүй гэхэд нэг өмөрөнд битгий, энийг хийсэнгүй гэж битгий тэр хүний одоо тэр хийгээ зүйл рүү битгий анхаараарай. Яа тэгэхээр ядаж тэр хүн 4 юм хийсэн байж тээ. Тэгэхээр 4 зүйл дээр миний хангар энэ 1-ийг хийсэн байж тээ гэд хийсэн зүйл дээр нь хараад тэгээд урам өгөөд тэгээд багаар яваад байх юм бол явандаа нэг хэдэн жилийн дараа 5 жилийн 6 жилийн дараа гэхэд тэр хүн чинь өөрийнхөө яг гэр бүлийн төргөн хүний хувьд яг хийх ёстой юм хийгээд аав хүний хувьд тэг бүх юм хийгээд яваад сурнаа. Тэгээд бид нар бүгдөө л аав сайн ээж болохын тулд сайн эхнэр сайн нөхөр болохын тулд бид нар амьдралаа сурж байгаа. Тэгээд өдөр болгон л энэ бол сонголт шийдвэр. Тэгээд хамгийн гол нь бид нөгөө энэ клуб хаус нь сайн үр таригчиж гэж байгаа шүү дээ тий. Та чадахгүй байж болно. Тэр хүн чинь мэдэхгүй байж болно. Гэхдээ өнөөдрөөс эхлээд бүгдөө сайн үр жимс, сайн үр тарьцгаая гэж хэлмээр байна. За манай зочин спикерүүдээс. За манай ирчүүд юу нэг чимээгүй нь ягаад гэхээр ирчүүдээ өмгөөлөж байгаа чимээгүй. Харин тэгж бодохгүй биш үү? Тарсан. Ер нь аюу олон учир шалтгаан байгаа. Ер нь одоо тийм бид нар манай байгууллага аюу олон сургалтууд хийжсэн. Тэгээд тэнд явж байхад зарим нэг ирчүүд маань үүрэг хариуцлага үүрч чадахгүй байгаа юм шиг тийм мэдрэмжийг эхнэрүүдэд эмэгтэйчүүд төвлөдөг гэж болох нь. Гэхдээ хизээч өмнө нь одоо жинхэнэ аавын үүрэг роолыг харж өсөөгдөх бол мэдэхгүй гэсэн. Яаж хийх юм мэдэхгүй гэсэн. Тэгэхээр тухайн хүн одоо гэртээ орж ирээд итгэхгүй ч юм уу, зөвхөн зургатаа үзээд ч юм уу, тэгээд эхнэр шийдвэр санаачлагын гол тэрэнд нь автаж явж байгаа бол тухайн хүнийг нөгөө яг тийм зүйлийг амьдрал дээр харж байгаа учраас ерөөсө харж байгаа зүйлийг хүн хийхэд маш хэцүү байдаг. Та нар мэдчихэж байгаа. Хизээч та одоо хоол унд хийх гэж байгаа бол хизээч та харж байгааг нь таныг ерөөсө мэдэхгүй байгаа тэр одоо юу гэм өөр одоо юу гэм сонирхолтой хоолыг хийгээд хэлэх юм бол танд хийхэд хэцүү болно. Хаанаас яаж хэлэх юм мэдэхгүй. Зарим нэг мэдэхгүй ногоог нь яаж авилгадгийг, ишийг нь хийх юм уу, эсвэл навчийг нь хийх юм уу гэдэг та яг мэдэхгүйтэй адилхан. Яг ялангуяа энийг ярих үед эмэгтэй хүн яг амархан төсөөлөгдөж байгаа. Яг үүнтэй адилхан эрэгтэй хүний хувьд бол яг аав байна гэдэг эсвэл сайн хан нөхөр байна гэдэг юу гэдгийг ойлгохгүй. Энийг магадгүй удаан хугацаа шаардлагатай ч магадгүй. Тэгэхээр ийм зүйл хийхэд юу хийх хэрэгтэй юм бэ? За яг хуу эрэгтэй хүний хувьд бол уул нь зүгээр миний бодол яг юм ментор сургалт гэр бүлийн сургалт. Гэхдээ яг анзаарч байгаа яг бодит амьдралд эрэгтэй хүн тийм сургалт руу гүйжиж байгаа ч юм уу суудагдах бол харцсангой баг. Та нарыг анзаарах юм бол хувийн хөгжлийн талаар сургалтанд явах юм бол миний нэг хүн ярьж байсан. Хувийн хөгжлийн сургалтын 90% нь одоо эмэгтэйчүүд байдаг. 10% нь л эрчүүд байгаа. Өөрөө хөгжүүлж байгаа зүйлсүүд нь. Тэгээд нэг хүн тоглоом шоглоомоос надад хэлчихсэн. Тэгээ нөгөө энэ саатуулгатай буюу нөгөө архин ч юм уу эрүүлжүүлэгч орсон одоо хүүсээр нэглэх юм бол 90% нь эрчүүд 10% нь эмэгтэйчүүд. Тэгээд нөгөө эрчүүд маань өөрийнхөө хөгжүүлэх гэхээс илүү нөгөө
тал руугаа бас явчихад байгаа тийм зүйл бас анзаарэгддэг. Тэгэхээр нийгэмд бас яг энэ тал дээр эрэгтэй хүн эрүүл сарвал одоо арх уухгүйгээр одоо стрессээ тайлж болдог гэсэн мессеж ойлголт үлгэр дуурайл айгүй хэрэгтэй байдаг. Тэгээд яг ийм сайн аав одоо сайн ханы имиж буюу одоо нийгэмд одоо ингэж амьдардаг гэсэн тэр үлгэр дуурайл бас маш их хэрэгтэй. Тэгэхээр нөгөө талаас зүгээр анзаарч хахад сэтгэл зүйн боловсрол тал дээр илүү их анзаарах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр аавын хайрыг амсаж мэдрээгүй яг судалгаа гэсэн тэгж гарчсан нэг хүмүүс маань хэрхэн хан байх, нөхөр байх, одоо аав байх гэдэг тал дээр ойлголт учир дутагдaltaй байдаг. Тэгэхээр энийг нэг цогц арга замаар харахгүй бол одоо зүгээр нэг энгийн эхнэр нь чи ингэж тэгээч гэж хэлэнгүүт нөхөр нь өөрчлөлттэй болцдог зүйл бас биш. Яагаад гэвэл тухайн эрэгтэй хүний оролцоо маш чухал. Эрэгтэй хүний эерэг нөлөөлөл хажууд нь хамт байдаг. Тэр хүнийг байгаар нь одоо амжилттай бай, бизнес нь амжилттай ч бай, эсвэл нурж унжсэн ч бай, тухайн нэг байг нь хүлээж авдаг. Тэр нийгэм айгүй чухал. Тэгээд яг түрүүн ярьж байхад би зүгээр бодогдчихлаа. Нэг Монгол үгэн дээр эрэгтэй хүн одоо эмэгтэй хүн гэдэг яг энэ хүүс заасан үг нь хүртэл айгүй сонирхолтой. Эрэгтэй гэдэг эр гэдэг үг нь болохоор эр зориг гэдэг юм зориг зүрхтэй холбоотой үгэнд айгүй их орж ирдэг. Эр зориг гэж ярьдаг. Тэрнээс бид нар эм зориг гэж ярьдаг шүү дээ. Эр зориг эрэгтэй гэж ярьдаг. Тэгэхээр зориг өгөх эрэгтэй хүнд айгүй чухал байдаг. Харин эмэгтэй хүнийг харахаар айгүй гоё үг санагдаж байна. Эм гэдэг үг тий. Бид нар өвчтэй байх үед юу хэрэгэлдэг вэ? Эм уудаг. Яг л тийм нэг юм зоригжуулдаг яг хэцүү үед нь биеийг эрүүл сарвал болгох ач тустай тэр одоо бодисыг өгдөг эм гэдэгтэй адилханаар Монгол үгийн сан бууж ирдэг. Мэдээч үгийн сан өөр байх л та гэхдээ адилхан төстэй юм их хүндэстэй байгааг харахаар надад айгүй тийм урам зориг өгдөг. Ер нь эрэгтэй хүн эр зоригтой болгоход эмэгтэй хүн тэр эмийг хүчих юм бол энэ болчих гээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй тийм. Одоо зүрх зориг болгодог эм нь эмэгтэй юм. Эрэгтэй хүн тэрийг хүлээж аваад эр зоригтой болдог юм гэдэг ийм санааг би олцмор. Melody podcast-тэй хамт байдаг сонсогчид та бүхэндээ баярлалаа. Бидний санал хүсэл асуултаа чөлөөтэй ирүүлээрэй. Бас бусадтайгаа хуваалцахаа битгий мартаарай. Melody podcast-ийг Facebook, iTunes, Instagram, YouTube, Spotify, SoundCloud тус сонсох боломжтой. Melody podcast